орж ирээд гэртээ тав тухтаа амарч чадахгүй, идэж ууж чадахгүй, унтаж чадахгүй байснаар хүн ингээд дотроос сөрөг энерги ялгаруулаад асар их энерги алдагдлалд орох тохиолдол гардаг. Тийм учраас гэрийнхаа энергийг маш гоё ингээд засаад гэр бүлийнхаа уур амьсгалыг сайжруулах нь эмэгтэй хүний, ээж хүний бас нэгэн үүрэг байдаг. За тийм учраас бид нар гэрт байгаа энергийн урсгал өөрөө ямархуу байна вэ? Таагүй байна уу, таатай байна уу гэдгийг бас мэдэрч ажиглаж болдог. За гэрийн энерги сөрөг байгаа тохиолдолд мэдээж цахилгаан хэрэгсэл буюу гэрлийн чийд ингээ байнга унтраад, шатаад, тэгээ солиод байхад юус асуудал нь шийдэгдэхгүй байх. Угаалтуур крантнаас байнга ус туслах, тэгээ ус гоож эвдрэх. Тэгсэн гэртээ орохоор ямар ч ирч хүчтэй санагдахгүй, юу ч чимээргүй, залхуу хүрээд ингээ нойрмоглох. За унтаас ирэхлээр ингээ бие үтцсэн юм шиг, сайн унтаж амарч чадаагүй байгаа юм шиг сэрэх. За гэрийн гişүүд өвчлөх те. За ямар нэгэн биеийн дээр яр шарах гарах. За тэр цумаа хүүхдүүдийн толгоон дээр нь яр шарах гарах. Цаар уур бухимдал хөрөх, зөрчил маргаан дахин ингээ давтагдаад байх, орлого ашиг мөнгө төгрөг тогтохгүй байх гэдэг ингээ иймэрхүү үйл явдлууд бол гэрийн энерги унжаан биш шүү гэдгийг бид нарт бол сануулж яадаг. Хаашлаад янз бүрийн одоо таагүй мэдрэмж төрж байгаа бол гэрийнхаа энергийг сөрөг нөлөөлөлөд дайрлах цаг болсон байна гэсэн үг. За одоо ингээд 3 сар гарч ирсэн, нүсэн нэмэгдэж байгаа сар гарч байгаа. Гэрийн цэвэрлэгийг хийх, гэр орныхаа хүмүүсийн гишүүдийн энергийг цэвэрлэхэд маш тохиромжтой үе учраас би та нарыг хэдхэн жижиг үйлдэл хийгээд гэрийнхаа энергийг цэвэрлээд өөрсдийнхөө энергийг бас өсгөөд аваасай гэж ингэж зөвлөмөр санагдлаа. За нэгт гэртээ ингээд гоё урамл авч тавьж болно. Юу вэ гэхээр гэрийн энергийг сайжруулдаг, хүчил турагчийг бэлгэлдэг, ингээ харахаар гоё хайр хүргэм, гоё санагдах тэр тасалгааны урамлуудыг, цэцэгсүүдийг авч болдог. Мэдээж та судлаад үзвэл гэрийн энергийг сайжруулдаг маш гоё олон сүнслэг цэцгүүд, урамлууд байдаг. За хоёрт нь гэртээ ингээ шин сүгнэр авч тавих буюу ингээд харахаар л гоё хайр хүргэм, ийм загвар дизайн, өнгөн ингээд гялтансан гоё шин ийм хүнийг ингээд баясгадаг тийм зүйл авч тавихаас гадна гэртээ ингээд зүрхэн хэлбэртэй дээр ч юм уу, эсвэл зүрхэн хэлбэртэй сүгнэр ч юм уу гоё ингээд амар амгалан хоорондоо эв найртай байгаа жижигхэн хөөрхөн сүгнэрүүд ч юм уу те. Дандаа эрэг энергитэй харахаар ингээд хайр хүрсэн тийм эд зүйлийг бас шинээр худалдаж авч тавих нь гэрийн энергийг зэсч өгдөг. За гэртээ мэдээж уран зураг авч тавьж болдог. За энэ нь бол мэдээж маш гоё тайван амар амгалан мэдрэмжийг төрүүлсэн цэцэг, эсвэл гоё бурхад байж болно. Маш гоё энергийг агуулсан байгалийн зурагч гэдэг юм уу. Хамгийн гол нь ингээд харахлаар хараа булаам те. Та өөрөө хараад сэтгэл татагдах, хараал баймар санагдах ингээд тэр нэг юм эрэг энерги танд ингээд ялгаруулад байгаа нь мэдэгдэхөөс ийм одоо түүний хажуугаар бидэрт энергийн цэвэрлэгээнүүд бас айгүй чухал байдаг. За бид нар ингээд ойрдоо гэрмэн жоохон онцгүй байна гэж бодох юм бол та үнэрийн эмчилгээ хийж болно. За энэ нь юу вэ гэхээр гоё шар тас тайруулан тавган дээр гоё хайлуулад, халаагаад тэрэн дээр 10 гурлыг ингээд хуураад, элсэн чихэр холиод ингээд гэрийнхаа бүх үнцэг, булан тохоо, хаалгууд, бүх өрөө бүх хэсгүүдээр өнөртүүлнэ. За энэ зуурсан, хуурсан 10 гурлыг бол идэхгүй. Энийг бол ингээд зураад, усаар мо цайгаар зураад, зүүн хойшоо буюу гаргаад өргөчн, байгальд өргөчн, цэцэг навч шуу те. Ингээд байгальд дэлхийд өргөж гинэ гэж бодоод тэр үнрийг бол гэртээ нэг сардаа нэг удаа эсвэл 2-7 хоногт нэг удаас гаргаж явах хэрэгтэй. Таны гэрт одоо сөрөг энерги, зурчил маргаа үүсдэг жоохон сөрөг энергитэй байвал эргэн тойрон цугларсан сөрөг муу энергиуд тэр үнрээр ингээд тайвшраад, цадаад, за тэгээд танаа гэрээс одоо те тайван амар амгалан энерги үүсэх боломж болцоо болж өгдгөө. За дээрэс нь хэдүүлээ ингээд хүүхдүүдийнхээ толгойг шалгах хэрэгтэй. Хэрвээ ингээд толгой дотор өсөн дотор ямар нэгэн байдлаар яр шарах гарсан байгаа гэвэл бас хүүхдийн энерги унжаа гэсэн үг. Тийм учраас яг энэ тохиолдолд та яг нүсэн нэмэгдэж байгаа сартаа энэ өдрүүдээр маш гоё өтгөн харцаа бэлдээд бүр ингээд зөөлөн гал дээр удаан буцалгаад тэг тар цайтай усандаа далаан давс ямар ч өнгийнх нь байж болно. Шаар, цэнхэр, ногоон гэд маш олон төрлийн өнгөтэй байдаг. Ямар ч өнгөөс намаагүй холиод далаан давстай өтгөн хар цайтай усанд хүүхдүүдээ усанд оруулаарэ. Толгой дөрөх бүхэл хэсгийг сайхан усанд оруулаад угаагаад булхаад тэг усанд оруулаад гарсныхан дараа сайхан биеийг нь одоо шар тосоор тусалж болно. Сүүлэн тосоор тусалж болно. Та ямар ингээд тосоор тусалтай тэр тосоор ингээд сайхан тослоод унтуулчлаа. Инхээр хүүхдээ ядаргаа гараад гэрээс үүсэлтэй сөрөг энергийн нөлөөлөлд найрлаад бас биен дээр гараад байгаа яр шарах үед юм уу. Тиймэрхүү зүйл одоо энергиэс үүдэлтэй өвчлөлүүд нь бас арилгах боломжтой байдаг. За мөн өөрөө ч гэсэндээ та те гэрээ эзэгтэй бүсгүй одоо аав ээж те эдгээр хүмүүс нь
ногоон цаг бас ингээд зөөлөн гал дээр удаан буцалгаад ингээд тоогоод өрөн бэлдээ. Тэгээ олон ногоон цай ингээд хийж агаад өтгөн сайхан ногоон цайнд усанд орж өөрийнхөө энергийг цэвэрлж байгаарэ. Энерги цэвэрлэхээр ядаргаа гарна. Гэрээс авсан ингээд сүрэг энергит ингээд дарлуулаад дарагдаад байсан тэр мэдрэмж дарагдах болно. Сайхан алжаал талаа сайхан нойр хөрн те энергийн сайхан цэвэрлэгээ олж өгнө. За ингээд энэ аргуудыг ашиглаад ойрын хугацаанд гэрийнхаа хүмүүсийн энергийг сайхан цэвэрлээрэ. Гэртээ шинэ юм авч тавиарай. Гой тасалгааны ургамал гэртээ шинэ өнөртүүлэгч аваад гэрийнхаа энергийг яг энэ хавар болж байгаа үед гой цэцэгсээр ургамлаар үнрээр гой дуу мантрагаар энерги сайхан шинжилээрэ гэж та нартай зөвлөмөр байна. Ингээд та нартай амжилт хүсье.